Өглөө хөтөлбөр зочны цагаар үргэлжилж байна. Энэ удаагийн манай зочноор Гайлын ерөнхий газрын дэргэдэх сургалтын төвийн багш Гайлын улсын байцаагч Отгон Баяр гэж хүн урагдсан ирсэн байгаа. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгэхээр өнөөдөр бид хоёр таны ажил мэргэжлийн талаар ярих гээгүй. Тэгээд юуны талаар ярих гэж таныг энд урьсан бэ гэхээр аян замын тэмдэглэл гэдэг энэ номны талаар за мөн Монгол Бадарчин 93 гэд аяллаа талаар танаас одоо асууж мэдэх гээд одоо энэний тухай мэдээллийг бидэнд өгөөч гэд таныг урьсан байгаа. Тэгээ юуны өмнө хоёлаа энэ номыг бичих болсон шалтгаан бол Монгол Бадарчин 93. За энэ аяллаа талаар эхлээд та бидэнд танилцуулаач. Одоогоос 20 жилийн өмнө буюу 1993 онд 3 үеийн Монголыг төлөөлөл Банхар нохоогоо дагуулад Улаанбаатар хотоос одоо явган аяллаар Америк нэгдсэн улс хүрэх хүртэл ийм аялал хийсэн ийм түүхт аялал байдаг. Тэгээ энэ аяллаа явц тэр Монголын 3 төлөөлөл гэдэг маань одоо 60 настай Дэндүү, 36 настай Бат Зориг, 18 настай Нацаг Ням гэсэн энэ 3 Монгол нохоогоо аваад явсан. Энэ 3 хүн маань Монголоос гарах үед бол одоо гол нь ямар зорилгоор ингэж гарсан бэ гэхээр одоо явсан газар болгондоо одоо энэ Монгол орноос сурталчлах, цэвэр цусны Монгол Банхар нохоогоо сурталчлах, үүний зэрэгцээ одоо 10,000 гаруй километр замыг явнаар туулж одоо олон мянган жилийн түүхтэй өвөг дээдсийнхаа явсан энэ замыг сэргээ. Хоёрдугаарт одоо дорн тахны урлагийн зодооны бие хамгаалах урлагийг одоо үндэслэгч одоо Пүрслэгийн шарилын цэцэг өргий гэсэн ийм зорилгоор сэтгэл нийлж одоо ингэж гарсан байдаг юм аа. Энэ аялалд явсан 3 хүн хоорондоо яг ямар холбоотой хүмүүс байсан бол тэгээд яг Пүрслэгийн шарил цэцэг өргөн гэдэг одоо нэг зорилготойгоор хөдөлсөн болов уу гэж би ойлгож байна. Тэгээд бас Монгол Банхар нохой за энэ 3 хүнтэй явган аялал хийгээд бүр Сибирь хүртэл ингээ аялсан нь их сонирхолтой санагдаж байна л да. Аяллаа явцад маш олон сонирхолтой бас зүйлүүд тохиолдож байсан баг. Та энэ бүгдээс яриач. Тухайд одоо 93 он гэдэг бол одоо Монгол орн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл рүү шилжилтийн үе. Тэр үедүүд одоо хоол хүнс одоо талуун орчихсон дэлгүүртэй 9-ийн тос 2 төвний давс гэж байсан. Тэр хоёроос өөр юмгүй байх үед одоо энэ монголчуудынхаа одоо нэг хэсэг зурч гисэн энэ одоо хямралтын байдлаас гарах одоо баяр баясгалан тий одоо монголчууд гэдэг Монголын ард түмэн бол ийм түүхтэй ард түмэн шүн гэдэг үндэс зорилгоор одоо энэ 3 маань одоо Монголын одоо бие хамгаалах урлагийн холбоотууд гэж байсан. Тэр дундаас энэ Монголын Читгэн дургийн холбооны одоо ерөнхийлөгч Бат Зориг болохоор энэ ажлыг сэдэж одоо ер нь Пүрслэгийн шарил цэцэг өргий одоо биднээс өмнөхөн одоо гарын 5 3 гэд монголчууд дугуугаар дэлхийг тойрцсон байсан удааг байсан. Тэгэд ер нь ийм аялал хийвэл яасан одоо монголчуудын явж байгаагүй одоо энэ Сибирьтэй хүнгүй энэ зэлүүд утгаар одоо Банхар нохоогоо дагуулад тэр бас Банхар нохоогоо сурталчлах энэ зорилгоор одоо энэ аяллыг зохион байгуулах гэж 2 жил гаруй бэлдсэн байдгийг. Тэгээ энэ болохоор өөрсдөө төлөвлөжсөнөр бол Монголын 3 үетэй одоо 60 настай, 40 настай, 30, 20 настай гэдэг одоо Монгол хүний физиологийн онцлог одоо харуулах тий. Тэгээ ийм учраас одоо ингээд манай аавыг хайж исэн юм байлээ тэр одоо Читгэн дургийн холбоо. Тэгээ байж л одоо аав болохоор одоо манай хадам аав шүү дээ. Ичин нөрөн Дэндүү гэдэг хүн бол одоо биеийн тамирын спортод одоо 30 жил гаруй ажилласан одоо өөрөө эмч хүн одоо өөрөө явган аялдаг, гүйдэг спортын мастер тэгээ хэлмэрч. Тийм учраас яг манай аавыг ингээд тааралдаад ерөөсө бид энэ Бадарчин 93 аялалд ерөөсө энэ тохирхоныг олчлоо гэд манай аавтай уулзсан. Аав бол тэр үед бол яг авианыхаа амралтанд суужсэн. Тэтгэвртэй тий. Тэгээд одоо энэ 3 гинтийн байдлаар ингэж хоорондоо уулзалтаа тохироод ингээд 6 сарын хугацаанд хоорондоо ярилцаад маршрут эдраа дахиж нэгтлээ. Тэгээд ингэж ярьж тохироод тэгээд одоо 4 сарын 15-нд ингээд Монгол Улаанбаатар хотоос одоо Пүрслэгийн шарил цэцэг өргөө
энэ явган аялыг хийх нь зөв юм байна гэд тэгээд Улаанбаатар хотод бас одоо аялал нь эхэлсэн байдаг. За Сибирь нутгийг явган туулна гэдэг бол маш зоригтой хүмүүс болоод явсан болов гэж бодож байна тий. Тэг яагаад банхар нохоогоо авч явах болсон юм болоо? Тэр гурав анхнаасаа л нохоогоо дагуулаа явна гэж бодож исэн юм болов эсвэл яагаад банхар нохотой явъя гэж шийдсэн бол? Яг аавын бичиж үлдээсэн юм дээр бол одоо бадарчин 5 бадарчин гэдэг тийм байсан байлаа. Уул нь 2 банхар нохоо дагуулж байгаа нь гэжсэн. Тэгээ ер нь банхар нохоогоо дагуулж байгаа нь яагаад тэгэхээр тухайн үед бол ерөөсөө Сибирь гэдэг маань энэ бол одоо хүн амьтаа амьдэрдэггүй хот суурин одоо тосгод бол хоорондоо нэг 50-аас 60 км зайтай тэр ойг тай дундуур явна гэдэг бол одоо эрсдэлтэй л дээ. Одоо тэр үед бол тэгээд одоо чинь буу зэвсэггүй тэгээд гол нь тэр нохоогоо авч явдаг нь одоо араат настай чон баагаас хамгаалах зорилгоор энэ банхар нохоогоо авч явахаар болсон юм байлээ. Уул нь 2 банхар нохоо гэж байж байгаад тэгээд сүүлдээ нэг болоод ингээ явсан юм байлээ. Тий. Аль 93 4 онд аялсан аялагчид тэгээ тухайн үедээ аялж ирчээд өөртөө яг ингээд ном бичих ч юм уу. За одоо богино хэмжээний кино одоо баримтат кино хийдэг ч юм уу тиймэрхүү кино баримтууд байгаа бол энэ аяллахын талаар одоо тухайн үедээ гаргаж ирсэн. 94 оны 2 сарын ихэр одоо Монгол дууссан шүү дээ аялал нь. Тэгээ аялал дуусчаад энэ аялалд явахдаа эдгээр замдаа фото зураг авсан байт юм байлээ. Бичлэг бас хийсэн байдгийг. Тэгээ ирчгээд нэлээ хэд хэдэн газар одоо энэ аяллахын талаар сурталчилгаа бол одоо Улаанбаатар хот Монгол орон даяар бол болсон. 94 онд болж ирсэн би сайн санаж байна. Нэвтрүүлэгч хийжсэн. За тэгээд ингээд дуусаад тухайд бол Монгол Улсын засгийн газрын ерөнхий сайд байсан агсан засраагаа дээр хүртэл орж одоо энэ түүхэн аяллыг одоо Гиннесийн номонд оруулмаар гэсэн яриач хүртэл болсон тухай байдгийг. Тухайн үед тэгээд ингэсгээд дарагдаад өнгөрцөн. Тэгээд ингээд чимээгүй байжгаад одоо манай хадам ээж амьд байхдаа одоо нэг өдөр надад ийм 6 ийм тэмдэглэлийн дэвтэр ийм дэвтэр билдэ би өнөөдөр авчирхаа мартчих. Үзүүлээд ингээд ном бичдэг миний хүү одоо ингээд одоо аавх нь одоо аян замын дагуу бичсэн юм 6 тэмдэглэлийн дэвтэр байд юм аа. 3 Монгол нохоогоо дагуулаад энэ 3 маань яаж зовж тийм хүнд хэцүү нөхцөлд энэ явган аялыг амжилттайгаар дуусгаж ирсэн тухай өдөр тутмын бичсэн бичлэгүүд байдаг. Юу тохиолдсон, яасан ийсэн те. Тэгээ миний хүү энийг бичээд ингээд ном болохоор бол миний хүүд ингээд ном болгочих гэсэн тийм юм хэлж ийсэн. Тэгээ би одоо тэрийг аваад ажлын хажуу судалсан л да. 3 сар гаруй уншиж үзчихээд за яг ингээд богдохын хэмжээний те яг өдөр тутмын тохиолдсон үйл явдлаар ном болгоо гаргацъя гэж бодож ирсэн. Тэг гэтэл би урд нь яасан гэхэлэр одоо манай хадам аав чинь одоо бие тамир спорт багтаа бас өөр олон улсын сэтгүүлч хүн. Тэгээд манай тамирчид тохиолдсон явдлын талаарх бас их сонин өгүүлбэрүүд одоо энэ ихний 1 2 дугаар номд байдаг юм л да. Тэгээ би энийг уншиж үзчихээд ер нь одоо хүүхд залуучуудын таны мэдхүн чиглэлийн энэ цуврал 5 ном хий гэж бодоод тэгээ эхний 2 номоо гаргаа хэвлүүлсэн харж байгаа нар одоо манай уншигч танилцж байгаа. За дараагийн 2 бот нь болохоор Оросын холбооны улсын нутгаар явсан аялал одоо 93 оны энэ явган аялал ямар хүнд хэцүү нөхцөлд явсан. Энэ аялал маань бол 2 үе шаттай байсан байлаа. Эхний үе шат нь болохоор одоо улхан майхнаас гараад Оросын холбооны улсын одоо Саха улсын нийслэл Якутск хотод дууссан. 2 дугаар үе шат нь Якутскаас одоо Чукоткийн хоогийн Провинцийн бомб татвага тэнд дуусгахаар ийм аялал юм байлээ. Тэгээ энэ дээрх одоо аяллаа 3 сар гаруй хугацаанд битсэн тэр Оросын холбооны улсын нутгаараас аялал нь одоо ингээд 2 батном болоод хэвлэгдэхээр бэлэн болоод байж байгаа. Америк нэгдсэн улсын нутгаар авсан аялал нь болохоор бас ийм 2 батном болох юм. Ерөнхийдөө би тэр материалуудыг аваад уншаад ингээд цуглуулсан байгаа. Тэгээ би өөрөө ажлын хажуугаар одоо номын их бэлтгэл хийнэ гэдэг бол бас нэг хэцүүтэй. Гэхдээ миний өөрийн хобби. Тэгээ тийм учраас би энэ номыг хийж байхдаа бол
ер нь ядарна энд гэсэн тийм ойлголтол төрдөг. Тэгээ энэ аялал нь бол их сонин хэцүү өдөр тутмын байгаа учраас бол тэгээ яагаад тэрийг ингээд жижигхэн хэмжээгээр ингээд бичиж болоогүй юм бэ гэхээр би яг хүүхд залуучууд маань энэ аялал бол их сонин байх. Одоо энэ ялангуяа одоо үеийн Монголын залуучууд задуу үедтэй тухайд одоо 20 жилийн өмнө 3 Монгол банхраа дагуулад ийм хүнд хэцүү нөхцөлд эдийн засгийн ийм байсан ч одоо хүндрэлтэй эрсдэлтэй байсан ч ийм зоригтой алхам хийжээ. Энд ч одоо нэг талаар Монгол орны газар болгонд сурталчилсан ийм мундаг зурцлагын ажил болсон байхгүй юу? Энэ 3 аялагч маань одоо хамгийн залуу нь 18 настай байсан гэж юм. Тэгээд аяллаа хугацаанд гэрээ санах ч юм уу эсвэл одоо ээж аваагаа санаалцдаг ч юм уу тиймэрхүү зүйлүүд бас тохиолдож лээсэн бахал да. Танаа ааваас гадна өдрийн тэмдэглэл хөтөлж ийсэн одоо болж исэн процессуудаа ингээл бичээ тэмдэглэж исэн тийм хүн байгаа бол энэ 3 аялагчаас багийн ахлагч Батзэрэг сүүлд одоо Америк нэгдсэн улсад хойно гарсан хойно бичсэн нэлээд хэдэн өгүүлбэр байт юм лээ. Одоо тухайлбал одоо баавга агнсан эмэгтэй тухай домогч юм те тэдэр мад аян замдаа улсуудаа ингээд таарад нэг айл буу штэ. Тэгэхээр тэр айлгантаа ойр зураг яриа хөрөө өрнүүлэл манай гурав болохоор одоо Монгол орныхаа тухай яриад тухайн орон нутгийн тэр баг ястан болохоор өөрөө орныхаа үндэстнийхээ тухай ярьдаг ч юм сонь юм ярьдсан байлээ. Орондоо ярилцсан байдсан байлээ. Тэгээд тэр нэг удаа бол тэр Большой Нэмнэр гэдэг хот идэв Якутскийн. Тэнд нэг айл тосгонд ороод ингээд байж хагаад тэр тухайн тэр нутгийн тийм домог үдийн байна л да. Одоо монголчууд одоо энэ саха гэдэг үндэстэн бол ерөөсөө Монгол төргийн угсааны тийм бидний бас нэг хэсэг гэж өөрсдөө ойлгоод юм байлээ. Тэгээ тэр нэг домог байд юм хоорондоо тийм айгүй үздэг те. Тэгээ тэр нэг омгийн ахлагч гэдэг нэг ахлагчтай суусан нэг гэр бүлийн эмэгтэй гэдэг аюу гой үзэсгэлэнтэй эмэгтэйн тухай ярд тийм домог ирсэн байт юм билээ. Тэр домгон дээр тэр эрэгтэй нь болохоор баавганд бариулцдаг байхгүй нөхөр гэр бүлийнх нь. Тэгээ байж л өөр нэг омгийн хүн болохоор одоо тэр гэр бүлийн хүнтэй сууна гэж үзээд тэр эмэгтэй бол мэдээч хэрэг одоо Монгол цусаар бохирдуулахгүй гэж ярьдсан байл ясан гэж байгаа. Тэгээ тийм ч бас би чамтай суухгүй тийм байхгүй. Тэгвэл чи одоо тэр баава тэ танаа нөхрийг байсан бааваг агнж тэгвэл би одоо энэ одоо чамтай суух одоо энэ янз бүрийн бодлосоо одоо татгалцах ч юм уу тийм ярьсан байгаа. Тэр үед эдгээр чи бөөгийн шашинтай одоо тэр шашны зөвлөл гэж байт юм байна л да. Одоо бөөгийн удирдлагч нар уулздаг. Тийм аймагуудын удирдлагч нарын уулзалтанд тэгж хэлэнгууд нөгөө эмэгтэй чи явж тэр 2 м гаруй өндөр баавгаг агнж байгаа тухай тийм домог сонссон гэдэг тэр тухай үүсэн мэт. Тэр баг нацаг намын хувьд бол яг хэцүү байсан. Нацаг нам маань бол одоо Монголын одоо житгүүн дугаар хичээлдэг 300 гаруй хүүхдийг дундаас шалгаруулж авсан. Нацаг нам өөрөө дараад нэрч хэлж ирсэн. Анх ингээ явхад бол замын дагуу надад айгүй хэцүү байсан. Гэрээ их сандаг байсан. Тэр битсэн цагтлал эдэр нь хүртэл би уншиж ирсэн. Одоо тайгад бол одоо банхар нохоогоо дагуулж ороод нөгөө хоёроос хол очичоод банхар нохотойгоо юм яриад золон гараад өөлж исэн гэдэг өөр хүртэл тэргээ ярьдیں۔ Тийм их сонин тэр банхар нохооны тухай онгоо бас их байд юм байлээ. Тэгээд нэг удаа ингээд тэр өөрсдөө тэр бичлэгэн дээр байлаа л та. Бат зэрэг ингээд бичлэг хийгээл за дэндүүгөө өнөөдөр та яасан гэд яасан тийм болохоор одоо бороо ярьсан их ядарсан гэж ярьж байгаа. За нацаг нам одоо ярьдаа гэсэн чинь нацаг нам банхрын тухай онгоо ярээ. Ингээл аялал явж исэн чинь одоо галт тэрэг ингээл явсан юм байна л да. Галт тэрэг хажууг өнгөрөхгүй юу. Тэгсэн чинь банхар нохоо ингээл хараад нэг хэсэг зогсож исэн гэж байгаа. Тэгснээр хойноос нь хуцаал давхицсан гэж байгаа. Тийм сонин тохиолдол байдیں۔ Нөгөө Якутск хотод нэлээд бас удсан юм шиг байлээ шүү дээ. Тэгээ сар болсон гэл. Тий. Тэр үед Якутскийн ард түмэн одоо манай 3 аялагчид маш их тусалж ийсэн гэд намн дээр бас байсан. Тэгээд Якутскийн одоо тэр хүмүүсийн талаар таны мэдж байгаа зүйл юу байна? Якутск хотод бол 1993 оны 6 сарын 5-наас
7 сарын 3-ны хооронд бараг сар гаруй хугацаанд байсан. Эхний энэ аяллаа үе шат дуусчаад дараагийн үе шатанд одоо тухайд одоо Монголоос одоо санхүүжилт ирнэ, санхүүгийн асуудал шийдэгдэнэ гэж байсан хэдий ч одоо тодорхойгүй хугацаагаар одоо санхүүгийн өндөрлөөс одоо тэнд сар гаруй өнгөрүүлсэн байдгийг. Тэгээд тэр үед танилцсан нэг якут залуу би энийг бол Урслан гэж нэрлэдэг. Василий Васильевич Урслан. Би түүнтэй сая холбоо барьсан. Тэр холбоотой тэгээд одоо үнэхээр их тус болж исэн юм байлээ. Тэр якут залуу Урслан бол өөрийнхөө хажууд байлгах те одоо амьдрахад бол тэгжсэн байлээ. Анх ингээд уулзтаа тэр гурав сонир уулзсан байлээ. Манай гурав банхар нохотойгоо одоо Сахаа улсын дотоод явдлын яамны зочд буудлыг гэж байсан. Тэрний одоо байранд байж хагаад телевизийнхэн тандаад та нарыг зураг аваач те одоо Сибирь нутгаар явган аялаад Америк орох гээд 3 Монгол явж байна. Та нар зураг аваач гэхэд тэр якутуудыг сонир усууд штэ зураг авах гээд ирсэн гэж байгаа. Тэгээ якут зураг авах гээд ирэхэд тухайд тэр Сахаа фильм гээд анх байгуулагдсан тэр газрын дарга нь Урслан би явж исэн мөлий. Тэгээд анх танилцсан юм лээ. Тэгээд танилцаад дараад нь нөгөө Урслан болохоор нөгөө гурав чинь байраар хангаад тэр найзгаа туслан хүртэл өнгөө байрлуулж исэн мэлээ. Тэгээд одоо төмөс, гурил, будаа одоо мах эдрийг дөхүүлж өгдөг. Яг л одоо өөрийн төрсөн ах дүүсгээ бодож үнэхээр их тусалж ирсэн. Одоо санхүү болон одоо идэг хүнс тэжээл дулаан байраас гадна одоо сэтгэл санааны хувьд бол маш их дэмжиж ирсэн. Тухайн одоо Сахаа улсын засгийн газрын орлогч сайд, дотоод явдлын яамны сайд, одоо Лена мөрний одоо тэр флот хариуцсан даргадтай нөхцөл уулзуулж одоо яаж тусав